2 тэрбум хэрэглэгчтэй захин нийгмийн нэгтгэж би ямар нэгэн намын гишүүн биш. Тэгээд Facebook-ийн гишүүн болж одоо ингээд захин нийгэмд маш болцоотой явагдаа багтдаг нэг жирийн нэг юм байна. Тэгээд та бүхэн өнөөдөр ер нь биднээс тэгээд захин орчинд ямар боломжууд байгаа, энэ боломжуудыг Монгол замаас бидний ашиглаж болох үедээ талаар өөрийн нэлийн мэдээллийг хуваалцъя гэж бодсон байна. За тэгээд эхлээс өмнө би та бүхэн бидний хүүхд тахтаа сонсч ирсэн бүх шидэт төлөвлөрүүд биелэлтэй авсан гэж та нар итгэхгүй. Хүүхд тахтаа сонсч ирсэн бүх тэр шидэт төлөвлөрүүд биелэлтэй амьдрал дээр хэрэгжчихсэн байна. За жишээлбэл хүслийг биелүүлэгч биелдэг юм. Хүслийг биелүүлэгч биелдэг юм. Та нар бүгд рүү ороод хүссэн үгээ бичээд энтер дараад тэгвэл та нарын хүссэн зүйлийг чи гаргаад ирч чадна. Бүхний харуулдаг шидэт төл гэж байсан тийм үү? Бүхний харуулдаг шидэт төл гэж эмгэн шуурга байдаг байсан. Одоо бид нар юу гэдгийг клик рүү ч юм уу ороод сэдвээ бичээд хүссэн зургийг ч юм уу хүссэн зүйлийг чинь та нар харуулж өгч чадна. Орны дотор холыг тоолдог шидэт хевс ч юм уу стиг морны тухай өрөөд байсан бол тэр бүхэн аль хэдийн хэрэгжсэн байна. Өнөөдөр ямар ч орон зай цаг хугацааны ялгаагаар Америкт ч байгаа, Энэтхэгт ч байгаа, далайн чамд байгаа хүмүүстэй бид ямар цаг хугацааны ялгаагаар шууд хорон хүчтэй харилцах боломжтой. Хорон хүчийг ямар ч одоо холч бай тийм хэдэн километр байгаа нь хамаахдаггүй бид нар нэг дор байгаа юм шиг тийм хандлага боломжтой болсон. За бисэн дүр төрөх шидтэн гэж одоо үсгэлчнүүд өдөр гардаг шүү дээ. Шидэт тохиолоор тохиод ядуу үсгэлчин гүнж олдог шиг тийм өнөөдөр бид нар захин орчинд өөрийн хүссэн дүрээрээ тийм яруу найрагч болж болох эсвэл одоо лаг эксперт зөвлөгч болж болох эсвэл өөрийн одоо хүссэн дүр төрхөө захин орчинд бий болох боломжтой болсон байна. Эсвэл өөрийнхөө бодит дүр төрхөөр биш өөрийнхөө одоо хүсдэг тийм гоё дүр төрхөөр ч юм уу захин орчинд өөрийн орон зайгаар үүсгэх боломжтой болсон. За далтын хар малгай гэж байдаг. Далтын хар малгай далаа уулч өсөө далаа уулчдаг шиг бид нар захин орчинд үнэхээр бүсгийн бэлтгэн өөрөөсөө өөр дүрээр захин орчинд бочигнуулж байгаа алга болчих юм тийм. Гэхдээ яг шаардлагатай гэж үзвэл энийг ашиглах хэрэгтэй л тийм. Шаардлагатай бол заавал энэ хоромжтой хэсэг шаардлагатай. Тэгэхээр энийг болохоор өмнө нь юу гэж хэлж болж байгаа гэхээр одоо бидний мэддэг бүх шидэт төлөвлөрүүд нь амьдрал дээр аль хэдийн одоо биелэлтэй болсон байна гэдгийг та бүхэн харж байна. Эндээс болохоор захин харилцаа холбоо гэхээр бидний гол дүгнэлт болохоор зөвхөн одоо бид нар Монгол дотроо ч юм уу за нэг клуб дотроо ч юм уу тийм үү мобис дотроо ч юм уу сэтгэх биш. Мобисээс магадгүй Харвард ч юм уу Кембрижийн хүүхдүүдтэй зүгээр өрөөнөөсөө энэ сургуулийн өрөөнөөс тийм эсвэл гэртээ 20,000 төгрөг төлөөд тэр төлсөн 20,000 төгрөгөөр та 20 сая төгрөгийг босгохоор ч юм уу олон тийм хамтын ажиллагаануудыг үүсгэх тийм маш боломж болсон байна. Бий болсон. Жишээлбэл өнөөдөр энэхэгт жоохон хүмүүс өнөөдөр юу хийж байгаа гэхээр Америк хүмүүс хичээл заадаг. Өнөөдөр гэрээсээ ингэ хичээл заадаг. Тэгэхээр Америк багш нараас маш хямдхан заадаг учраас бид нар бараг сантаа ч юм уу бараг $1000 тийм орлогыг хичээлээр яаж байгаа болж байна. А мөн жоохон хүмүүс одоо яаж гэдэг гараалтны тоглоомын зохиод гэртээ сууж зохиогоод тэгэл онлайнаар $1 ч $20 зараад маш тийм баялагийг бүтээх боломжтой болчихлоо. Тэгэхээр энэхүү болохоор энэ мэдээлэл одоо юу гэдэг энэ захин ертөнцийн хөгжлийг дэмжиж яасан гэхээр Бангалор гэдэг одоо нэг 6 жилийн өмнө болохоор тэр болохоор нэг засчны нэг тийм тусган байсан байна. Ядуу тусган. Тэрийг болохоор одоо бүр мэдээлэл технологийн маш том хотоодод хөгжүүлсэн. Бангалор хот ингээд тэгээд тэнд бол маш олон залуучууд жоохон хүүхдүүд бүрэлдэхүүнд очиж ажил хийж байдаг. Тэнд очиж хөгжиж байдаг. Тэгээд ийм том дэлгэцүүд байгуулсан. Тэн дээр яаж одоо онлайн орчныг ашиглах вэ? Онлайныг яаж зөв бизнес утгааж ашиглах вэ? Яаж онлайнаас боловсрол үзүүлэх вэ? Маш олон мэдээллийг нэртэд засаж байдаг. Тэгэхээр залуучууд бид өнөөдөр магадгүй зүгээр оюутан 70,000 төгрөг сар буюу сарч үлээ тэтгэлэг авах гэх биш. Зүгээр л оюутнуудыг интернетжүүлэх, оюутнуудыг захин мэнд боловсрол олгох тийм боломж олгохыг бид шаардах хэрэгтэй өнөөдөр. Тэгээд бид нар энийг шаардаад оюутан бүр нээлттэй боловсрол тийм боломжоо өөрсдөндөө хангах чадвал маш их зүйлийг хийж бүтээх тийм боломжоо өөрсдөндөө нээжж байгаа гэсэн үг байна. Тэрнээс биш бид 70,000 төгрөг аваад тэрүүлгийг бидний яг үүсгэх зөөр болж чадахгүй байна. За дараагийн зүйл болохоор хэвлэл мэдээлэл гэж юм. За хэвлэл мэдээллийг сайн би бараг ярьчлаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн ерөнхийдөө хувьсаад байгаа яаж хувьсаад байна вэ гэхээр ерөнхийдөө хүн болгон олж боломжтой болсон гэдгийг дор бүрнээ бид бодох хэрэгтэй байна. Тэгэхээр өнөөдөр бид нар залуучууд нэг зөв юм сэтгэхэд ч юм уу хийлээ гэхэд телевизээр ингээд мэдээ өгөхээр өмнөөс ч юм уу мөнгө нэх шүү дээ тийм үү. Мэдээ 100,000 ч юм уу 50,000 ч юм уу тийм. Тэгвэл та нар өнөөдөр өөрсдөө хувийн телевизтэй, хувийн радиотой, хувийн сонинтой тийм
боломж байна гэж та нар хэлэх үү? Ийм боломж бид аль хэдийн нэгдсэн байгаа байхгүй. Зүгээр нэг телевизэн мэдээгээр ч юм уу орох гэж нэг сонин дээр нийтлэлээ нэг ярилцлага өгөх гэж ч юм уу бид нар мөнгө төлөх ямар ч тийм шаардлага байхгүй болсон. Аль хэдийн тийм болсон байна. Яг бидний үеийн залуучууд өнөөдөр блог гэдэг зүйлийг бичиж байгаа юм. Блог гэдэг чинь таны өөрийн чинь хувийн телевиз, хувийн радио, хувийн сонин байна. Та өөрөө урьдаа нийтлэлээ мэдээгээ бичиж блог дээр тавилаа. Өнөөдөр таны блогийг уншиж байгаа юм уу? Зөвхөн Монгол дотор биш тэр чинь дэлхийн ханаас таны блог руу орох боломжтой. Өнөөдөр та өөрийнхөө ярилцлагыг өмнө хатаадаа тавьчаад өөрийгөө бичээд та блог дээр тавьчих. Тэгэхээр чинь тэр чинь таны хувийн дэлхий зурж байна. Өнөөдөр та өөрийнхөө ярилцлагыг найзтайгаа ч юм уу хийгээд блог дээр тавьчихлаа. Тэгээд тэр чинь таны хувийн радио болж байгаа. Ингээд та өөрийнхөө хүссэн, сонирхсан өөрийнхөө үзэл бодлыг тэр блог дээр нийлүүлснээр болох юм уу? Та өөрөө дэлхийд хэвлэл мэдээллийн хацтай болчихлоо гэсэн. Өөрийгөө харуулах, өөрийгөө таниулах яг тосон дээр гэдэг хүн яг юу гэсэн мөрөөдөл, энэ хүн юу болдгийг, юу хийдгийг, юу хийгээд яагаад хаана яагаад гэдгийг чинь харах тийм нээлттэй өөрийн гэсэн хэвлэл мэдээллийг хамартай болчихлоо гэж та нар ойлгочихлоо. За би нэг блог болохоор нэг 2 жил гарсан хүмүүс бичиж ирсэн юм. Миний блог өнөөдөр нэг өдөрт 1000 хүн орж байна. Миний блог миний хэрэгцээг бүрээ ханддаг. Би хэзээ ч телевиз мөнгө төлж мэдээ өгч үзээгүй. Хэзээ ч телевиз ярилцлага өгөх гэж гуйж үзээгүй. Нэг сонин нэг ярилцлага тавьчихъя ч юм уу гэж гуйж тэгж мөнгө төгөөж төлж үзээгүй. Миний блог дээр бүх миний ярилцлага, миний бодол санаа, юу хийгээд хаана яваад байгаа, тусан дээр юу хүсэж мөрөөдгийг, юу чаддгийг 2 жилийн хугацаанд юу хийсэн бүх юм тэр нээлттэй байна. Өнөөдөр тэрийг уншаад Эрдэнтээс ч юм уу, Эрдэнтийн үйлдвэр ч юм уу, хаанч оёо ч юм уу, нэгдэл ч юм уу над руу санал тавьдаг байна. Лука чи 2 жилийн хугацаанд ийм юм хийж бүтээсэн юм байна. Нэмэрхүү маягаар хамтран тгий ингэж юм тийм. Ингээд энэ бол та өөрөө хувийн тийм хэвлэл мэдээлэл хэрэгслээ ашиглаад Монголд ч байл дэлхийд ч өөрийгөө харуулчих чадах. Энэ бол нээлттэй байгаа боломж. Өнөөдөр блог нэг ямар ч үйлдвэр төлөхгүй. Нэг ч зэнд төлөхгүй. Зүгээр л та танд өнөөдөр интернетийг үзүүл тэгээд магадгүй өрөөнд ч юм байдаг компьютер ч юм эсвэл ноутбук байх хамгаалсан байна. Ингээд та дэлхийд олгодчихтай байсан. За жишээлбэл манай New Media Marketing компани залуучууд дандаа 2 жилийн өмнө дандаа онлайнаар таньдаг нэгнийгтэйгээ зөвхөн нэгнийхээ блогийг уншдаг байсан залуучууд. Өнөөдөр 29 залуу байдаг. Америкт энэ мэдээлэл технологи интернетээр сурч байсан залуучууд ч байдаг. Англид вайрал маркетингаар сурч байсан эмэгтэйч байдаг. За би болохоор зөвхөн Монголдо энэ сэтгүүл зүй олон нийтэд харилцаж чиглэлээр бичдэг. Олон нийтэд харилцах энэ арга зүйн зохион байгуулсан. Ингээд би нэг айл хэдийн онлайнаар таньдаг байсан учраас Монголд ирээд бүгдээрээ уулзаад ярьсан байна. Тэгээд онлайнаар 2 жилийн өмнөөс уулзаагүй ч гэсэн уулзаад яг таньдаг юм шиг байна байхгүй. Нэг таньдаг юм шиг бүр ингээд хязгаарны бүр ингээд тийм таньдаг юм шиг. Тэгээд бараг нийлээд бараг за компани байгуулъя гэхэд бараг нэгэндээ бүр тийм итгэдэг болсон. Нэгэндээ бүр ингээд ойлгодог, мэдэрдэг болсон. Энэ нь одоо онлайн захин хамтын ажиллагааны нэг зүгээр нэг тийм энгийн жишээ авах. За дараагийн зүйл болохоор сайн би хэвлэл мэдээлэл дотор 3-1 гэж задлсан байна. Мэдээллийн дайн гэдэг. Мэдээллийн дайн гэхэд сонсогдож байгаа. Өнөөдөр дэлхийд дээр 3 хүчтэй зүйл байна. Нэг нь буу, хоёр дахь нь гурав дахь нь мэдээлэл. Энэ мэдээллийн зүүн энэ гураас хамгийн хүчтэй нь юу вэ? Хамгийн хүчтэй мэдээлэл. Мэдээлэл өнөөдөр баялагын бүтээж юм. Өнөөдөр мэдлэг суурилсан эдийн засаг тийм үү? Мэдлэг суурилсан технологиуд хөгжиж байгаа юм. Өнөөдөр мэдлэг суурилсан мэргэжлүүд хамгийн үнцэнтэй болж байгаа. Өнөөдөр дэлхийд дээр байгаа тэр бомбнууд шинээр бий болж байгаа тэр бомбнууд ямар салтаас тэр бомбнууд гарч ирж байгаа. Дандаа мэдээлэл суурилсан эсвэл мэдээллийг дамжуулах компьютер ч юм уу эсвэл мэдээллийг янз бүрийн системийн зохиолч ч юм уу тийм үү? Магадгүй 100 жилийн өмнө үйлдвэрийн эзэд хамгийн их баян байсан. Тэрнээс өмнө 150 жилийн өмнө газрын эзэд хамгийн баян байсан. Тэрнээс жоохон даашлаад 80 жилийн өмнө бизнесмэнүүд юм уу ямар нэгэн үйлдвэрлэл эрхлэгч хамгийн баян байсан бол одоо сүүлийн 20 жил хамгийн баян хүмүүс зүгээр л мэдээлэл дээр мэдлэг дээр ажилладаг. Энэ мэдлэгийг зург толгуурлаа шинэ технологиг бүтээдэг тийм л хүмүүс дэлхийд дээр өнөөдөр 20 настай тэр бомбнууд өнөөдөр дэлхийд дээр толгой загч байна. Хуучны тэр бомбнуудыг бүгд айлгаж хэлж байна. Өнөөдөр ийм л хурдтай мэдээлэл гэдэг зүйл, мэдлэг гэдэг зүйл ийм хурдтай өнөөдөр хөгжиж байна. Тэгэхээр зүгээр л өнөөдөр тийм ээ. Вашингтоны нэг 200,000 номтой номын сан нэггийн жижигхэн юм одоо e-book-д багтааж байгаа гэж танаа гайхсан юм тийм. Гайхаар байна. 200,000 номыг ганцхан e-book өнөөдөр багтааж байна. Мэдлэгийн нэгтрал, мэдлэг дамжих хурд, мэдлэг өөрөө юм хурдтай бүтээгдэж эхэлж байна.
Тийм учраас яг үгээр дэлхийд дээр өнөөдөр мэдээллийн дайн гэдэг зүйл яг одоо явагдаж байна. Өнөөдөр бидний энд сууж байгаа 30 мянган залуучууд блог дээр өөрийгөө рекламдж байгаа, улсаа рекламдж байгаа, маркетинг рекламдж байгаа, солонгосоор ч өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дэлхийд дээр рекламдж байгаа юм. Тэгэхээр энэ дунд тийм өнөөдөр мэдээллийн хэрэгслийг одоо хүчтэй хатгаж чадсан тийм хэн өнөөдөр олон хүн хүрч чадах мэдээллийг хатгаж байгаа тэр хүн өнөөдөр хамгийн хүчтэй байж чадчих юм. Тэгэхээр Америк мөрөөдөл гэдэг өнөөдөр бид нар ярьдаг шүү дээ. Америк юу яагаад танай хүчтэй байдаг гэж боддог вэ? Америк улс юу яагаад хүчтэй байдаг? Америк бол биш тийм үү? Тэр ууз зүсэг төмийн зэвсэг ч юм уу эсвэл тийм олон одоо технологи үйлдвэрлэл ашигласнараа ч хүчтэй байдаг биш байхгүй. Америк бол олон хүчрэг хэвлэл мэдээллийн сувгуудыг хатгаж яадаг байхгүй. Тийм учраас өнөөдөр одоо юу гэдгийг лалын шашинтнуудыг Америкчууд алан ядагчид гэж дэлхийд харуулж чаддаг байхгүй. Яг үүндээ тэд чинь алан ядагчид биш байхгүй. Зүгээр л өөрийнхөө газар нутгийг хамгаалж байгаа нэг л жижиг л үндэстэн байхгүй. Тэрээс ч тэд нар чинь ийм уртцалтай энэ төрлийн очоод юм дэлбэлдэг хүмүүс биш байхгүй. Зүгээр л жирийн нутгийн ихээр нээлттэй учраас тэрийг эзлэхэд байхаар эсэргүүцээд үлдээгээ татхаар ингээд аргалзсан нэстэй тийм Монголын чинь эзлэхэд ирвэл танаа аргалзсан юм байна. Тийм хүмүүсийн өнөөдөр дэлхийд алан ядагчид мэдээр харуулж чадчих байхгүй. Америк бидний тархийг угааж чадчих байхгүй. Америк мөрөөдлөөр дэлхийн бүх хүмүүсийн тархийг угааж чадсан учраас Америкийн хүмүүс мөрөөддөг байхгүй. Гэтэл Америк яг үүндээ мөрөөдлийн орн биш байхгүй. Америк чинь 60-аас дээш настай хүмүүсийн 50% нь галзуу байдаг байхгүй. Тэрийг нуудаг байхгүй. Галзуурсан тийм сэтгэцэн өөрчлөлттэй хүмүүс байдаг. Тэр мэдээлэл нууж чадаад байна шүү дээ. Хамгийн гой сайхан Америк мөрөөдлөөр дэлхийг тархийг угаагаад тийм үү эсвэл тэр одоо юу гэдгийг Америкт хамаар одоо ярьд юм. Америк бол хамгийн сүүрэг өрн бараг Америк шиг одоо гоё өрн дэлхийд байхгүй юм шигээр бидний тархийг угааж чадаад байгаагаараа Америк хүчтэй байна. За тэгвэл өнөөдөр YouTube дээр байдаг шүү дээ. Монгол охтууд нөө солонгос хүнтэй гэрлийгээд ярьслаа өгсөн нэг танаас үзчихлээсэн баг. Тэгээд үгүй хамаагүй солонгос хүнтэй л байвал хамаагүй гэдэг байна. Нас нь хамаагүй гэсэн үг. Хамаагүй солонгос хүн байвал хамаагүй гэдэг байна. Тэгээд гоё юм царайлаг гэдэг Монгол бүсгүй. Энд чинь яасан бэ гэхээр тэр Монгол бүсгүйг тархийг солонгосчууд угаацсан байгаа байхгүй юу? Тархийг ингээд угаагаад юугаар угаасан бэ гэхээр нөө солонгос киногоор ч юм уу солонгос соёлоор тархийг угаасан. Тэгмээ тэр Монгол юмхтэй юу гэж боддог вэ? Солонгос ч үнэхээр гоё юм байна. Солонгос залуучууд үнэхээр супер халамжтай юм байна. Тэгээд хамаагүй гэд гэрсэн чи яасан гэхээр нөгөөдөр нь очингууд нь ахааны талбай дээр ч юм уу нөгөө эмэгтэйгээ чинь одож ажиллаулаад тийм хэсгээдээ тэгээд зарим нь алаа ачиж байгаа. Ингээд өчнөө Монгол эмэгтэйчүүдийн өнөөдөр өвч байгаа. Өнөөдөр яагаад юм болоод байгаа гэхээр бид тархиа угаалгаад байгаагаас болж байна. Өнөөдөр хятадын 100 гэж ярьж байгаа юм. Хятад маш их хүчтэй байна гэж ярьж байгаа юм. Өнөөдөр түүхэн том кинонууд ихэнх хятадын кинонууд хятадууд бараг супер бүрэн байсан юм шиг Монголыг бараг 40 удаа ялж байсан юм шиг бараг харуулж байгаа. Хятад 40-100 баатар бараг жоох хүүхд болгон баатар байсан юм шиг эмэгтэй болгон бараг гүнж баатар ямар мулаан юу ч хэлээ. Ингээд хятад тийм олон баатаруудтай тийм олон одоо баатар бүрэн байсан юм араа биш үү? Тэгвэл энийг хятад яаж хийж чадчих юм бэ гэхээр маш олон одоо кинонууд олон тэр бумаар мөнгө хайж байгаа юм. Тэгээд тэр кинонууд дэлхийд үзүүлэнгүүд яах вэ? Хятад чинь үнэхээр агуу бүрэн байсан байх нэг юм. Хятадыг сонирхох тийм хандлага бий болно шүү дээ. Тэгвэл маш их аялал жуулчлал ч юм уу хятадууд олон хятад ажилласан ард юм юм гэдэг үйлдвэрээ байгуулах ч юм ингээд хятад руу маш их давлага үүсэж байгаа. Хятад руу хандсан. Гэх мэтлэн маш том юм мэдээллүүдийг эзэмснээр болохоор яах вэ? Хүмүүс өөрсдөө маш хүчтэй юм шиг өөрсдөө агуу байсан юм шиг тийм сэтгэлээр хүмүүсийн тархийг угааж чадж байгаа. Тэгвэл өнөөдөр бид нар хүмүүсийн тархийг угааж тийм үү? Монгол хүн гэж ямар хөө гэдэг юм? Монгол залуу юу хүсэж мөрөөддөг гэж юм уу? Эсвэл монголчууд бид нар юу хийж байгаа гэдгийг бусдад дэлхийд харуулахын тулд яах вэ? Өнөөдөр Google руу ороод Монгол гэж хайхад юу гарч ирдэг юм бэ? Тааж үзчихсэн юм байна. Монгол гэж хайхад өнөөдөр шүү дээ. Та нар юу Google руу ороод Монгол гэж хайхад үзээрэй. Монгол гэж хайхад таршин нь гарч ирдэг. Монгол гэж хайхад өцгөө өмнө гарч ирдэг. Монгол гэж хайхад олигтой юм гарч ирдэг байхгүй. Монголыг дэлхийд тэгж төсөөлдөг байхгүй. Google-с Монгол гэж хайсан тэр гарч ирсэн мэдээлэлээр дэлхий биднийг төсөөлдөг байхгүй. Өнөөдөр энэ захин орчинд байгаа мэдээлэл асар их болсон учраас өнөөдөр хүмүүс зөвхөн хайж хэмээн олдог байхгүй. Та нар ч өнөөдөр
Өнөөдөр найз хүч ч юм уу жирэмсэн болчиход өнөөдөр Google-ээс жирэмсэн эмэгтэй дөх зөвлөмжгээд хайр нэгсдэг. Өнөөдөр нэг диплом бичихгээд одоо мэрэгчлээ сонгох байх диплом бичих юм мэрэгчлээ сонгох байх Google-ээс хайр нэгсэн. Өнөөдөр мэдээллийн багтаан засрыг болсон учраас хүмүүс зөвхөн тэрийг хайдаг юм. Монголиа гэж ямар хүмүүс байдаг вэ гэж хайдаг. Хэрвээ бид бүгдээрээ гоё блог бичээд хийж бүтээж байгаа материал онлайн байрлуулаад контент агуулгыг одоо захин орчинд агуулга гэж нэрлэдэг байна. Тэр агуулгыг болон баяжуулаад Монголтой холбоотой олон агуулгыг баяжуулъя та. Тийм. Ингээд Монгол гэж хайхад Монгол залуучуудын хийсэн бүтээсэн ч юм уу сэтгэсэн өсөлт мөрөөдөл нь Монгол компаниудын төлөвлөмж ч юм ингээд очивол гоё өсөлт тийм гоё өсөлт. Ийм гоё болохын тулд бид нар өөрсдөө оролцох хэрэгтэй. Өнөөдөр та өөрөө юу хийж байгааг тэнд оруулах хэрэгтэй байна. Тэгээд онлайн орчинд Монгол агуулга нэмэгдэх тусам яг хайлт системд өртөх магадлал өндөрсөн байна. Хайлт систем гэхээр нэг зүгээр л хэдийн програмууд авахгүй Google-ийн залуучуудын зохиосон програм. Тэр програмууд өдөр бүр дэлхийд дээр тэр одоо тэмдэглэл маягаар програмууд нь яваад захин орчинд байгаа мэдээллүүдийг бүртгэж өөрийнхөө асар том серверүүд бүртгээд Монгол гэдэг үгтэй за ийм блог байт юм байна, ийм веб байт юм байна. Таны өнөөдрийн бичсэн блог чи үлдээд бүртгэж ч та санаа зовцуулаа. Тийм учраас Монгол агуулгыг нэмэх гэсэн тийм одоо мэдээлэл төлөв залуучуудын нэг тийм юу байдаг. Одоо байнга ярьж байгаа тийм үсэн санаа их юм уу та тийм. Тэгэхээр энийг нэмэхэд бол жирийн одоо сэтгүүлч бай, жирийн оюутч бүгд л бид энэ дээр оролцоод байгаа юм шүү дээ. Ингээд тэр захин орчинд харагдах Монгол гэдэг харагдах төр төрх маань зөвхөн одоо тэр турашааны хүмүүс ч юм уу эсвэл тэр хугацаа тайсан эмэгтэйчүүд биш те. Өөр гоё бидний хийж үтээсэн зүйл гарч ирдэг байхын тулд Монгол төсөөллийг бусад дэлхийд өгдөг байхын тулд яг бидний оролцож байна. Өнөөдөр аяж ууштай сурдаг оюутан байвал магадгүй дадлага хийхдээ авсан тэр гоё зургуулаа блог дээр оруулах хэрэгтэй. Facebook гэдэг 600 сая хүний бүртгэлтэй энэ захин хуудас өрнөд байна шүү дээ. Дэлхийн оролт том бүрэн гэж үзэж байгаа. Дэлхийн оролт хос гэж үздэг. Хятад дэлхийн дараа хүн амынхаа хаваа 600 сая хүн учраас дэлхийн оролт том бүрэн гэж хүлээмж байна. Өнөөдөр Facebook-ийг бүтээсэн залуу өнөөдөр тэр компьютер болсон. Facebook-ийг бүтээхдээ зүгээр нүүрний ном боёо одоо тэр оюутан багтаа оюутны байрныхаа хүмүүсийг хооронд зураг мургаас уулздаг байдлаар жижигхэн сүлжээ аваад тэр нь дэлхийн хүмүүст залуучуудад маш их таалагдсан. Өнөөдөр Монголоос хамгийн номерын хангалттай сайт Facebook 130 мянган хүн хангалттай байна. Монголоос. Тэгэхээр захин орчинд тийм хүмүүсийн нэг бий болж байгаа тэмцэж баг амьдрал буцаж эхэлж байгаа. Тэнд өнөөдөр нэг нэгэндээ дуурлаа, нэг нэгэндээ зураг үзүүлээд тэгээд нэг нэгнийгаа тэнд эргүүлээд эсвэл тэндээс нэг нэгнээсээ явуулсараа эсвэл тэнд нэг нэгнийгээ хамтарч ажиллаад эсвэл нийлээд компани хийгээд эсвэл хийсэн юмаа зараад тийм. Жишээ нь өнөөдөр би найзуудтайгаа онлайн маягаар одоо холбогдож танилцчихсан юм. Тэгэхээр би өнөөдөр өөрөө хүнийг тэндээс олоод очиж байгаа. Ингээд онлайн нөхцөл чи яаж хийгээд тэнд маш их амьдрал ирэхээр яг үнийг захин нийгэм гэж нэрлэж байгаа. Захин нийгэм ямар ч ус үндэстэн нас бүс ядуу баян Монгол шар царайтай хар царайтай мөнгөтэй ямар ч ялгаа сэтгүүлж оюут ямар ч ялгаа бүгд адилхан яг тэгш оролцох боломжтой байсан. Энийг дэлхийн дээр юу гэж үздэг вэ? Тэгш боломж гэж үздэг байна. Тэгш боломж. Facebook ч юм уу, YouTube-ээс ч юм уу, YouTube ч юм уу ингээд маш том сошиал нийгэм юм. Захин виртуал нийгэм үүссэн байна. Тэнд бид нар хоорондоо ингээд ярьж шин яриа сууж байгаа шиг магадгүй өнөөдөр би очиод Америкт байдаг найзтайгаа ч юм уу ингээд яриад эсвэл танарт ярьсан зүйлээ би өнөөдөр YouTube дээр тавьвал тэр одоо юу гэдэг YouTube үздэг хэдэн мянган хүмүүс ч юм үзэх. Өнөөдөр энэ дэрсэн 30 хүнээс илүүтэйгээр тэнд үзэж байгаа өшнөө олон мянган хүн өргөх боломж аль хэдийн байна. Магадгүй би өнөөдөр заавал энэ дэрх шаардлага байхгүй байхгүй. Өнөөдөр та нар хэрэг бүгд YouTube-д ордог байсан би энэ ярьсан зүйлээ өөрийнхөө гар утсанд ч юм уу зүгээр аппаратаар бичээд YouTube дээр тавьчих та нар үзчихвэл заавал та нар энэ бүхэндээ ирээд дүгжлээл хатууцаар тэгээд ингээд бүх цогцлох гал дээр 312 цол гэдэг өрөөнд микрофон жаах нэг газар ингээд сонсгоод ингээд ямар шаардлага байхгүй. Зүгээр гэртээ суужаад амрангаа та нар ингээд хасаа үзчих хэрэгтэй байхгүй. Уг нь аль хэдийн үг ингэдэг болчиход байгаа. Бид нар араа ингэдэг ингээд болохгүй өмнө ингээд яваад байхгүй. Тэгээд би үг ингэдэг болчихсон гэж яриад байна. Ер нь яг хөгжил яг ийм л орчод байна л та. Тэгээд өнөөдөр одоо мэдлэг
нэгнийгээ одоо залуучууд маш хурдтай мэдлэг солилцож байгаа учраас бусад орны залуучууд хурдтай хөгжиж байгаа хэрэг. Энэ мобилистуудтай хичээлүүд зүгээр л танах дараа хэрэг болох ч юм уу ч юм би сайн мэдгүй. Зүгээр Билл Гейтс сайхан өөрөө тэгж хэлсэн байхгүй. Ер нь ирээдүйд ихтэй сургууль хэрэгтэй муу даа гэж хэлсэн байхгүй. Өөрөө Билл Гейтс өөрөө тэгж хэлсэн. Өөрөө ихтэй зүгээр сургуулиас өөдчихсэн юм шүү дээ. Энэ Билл Гейтс их муу сурдаг энийг ер нь хөө гэдэг. Тэгээд сүүлд нь сургууль нь Билл Гейтс уучлахгүй диплом өгөөжсэн тийм. Тэгэхээр өнөөдөр бол та нар Америкт очиж заавал Кембрижд ч юм уу Харвард сурах шаардлага. Өнөөдөр Кембрижийн бүх лекцүүд YouTube-д байгаа шүү дээ. YouTube-д байгаа шүү дээ. Кембриж бүх лекц нээлттэй болгосон шүү дээ. Та нар Кембриж ямар лекц уншиж чинь, профессорууд нь ямар лекц уншиж байгааг та нар гэртээ сууж үзчих боломжтой болсон байна. Аль хэдийн ийм боломжтой болж байгаа шүү дээ. Дэлхийн нийт дээр өнөөдөр нээлттэй болсон гэдэг зүйлийг чухалчилж эхэлж байгаа. Нээлттэй болсон. Өнөөдөр би нэг курсын ажил хийчихээ тэрийг одоо нөгөө батад алдчихгүй дээ гэж гэртээ хатгалаа. Тэгээд ямар шаардлага байна? Курсын ажил блог дээр тавилаа. Заавал чиний тэр хийсэн курсын ажлыг дахиад нэг дорж өгөх хүн тэрийг хийх гэж хэдэн ном хуулаас авах ямар шаардлага байна? Ихийн орон чиний тэр курсын ажлыг чинь багштай үзүүлж тэр дорж өгөх залуу өөр шинэ юм сэтгэл сууж байгаа юм тархин гоё юм ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр бидний оюутан байхдаа хийжсэн курсын ажлуудыг багш нар ард дээр нь өөрсдийнхөө нормыг хэвлэл явж байдаг шүү дээ. Инхээр чинь Монгол залуучууд бидний нөгөө бүтээгээд байгаа мэдлэг маань нэг нэгэндээ ингэж хүрчдэг юм уу? Хотон мэдлэгийн юм солилцоо бий болж байгаа юм биш үү? Мэдлэг хотон нэг нэгэндээ сурч байгаа юм нэг нэгэндээ би ингээ хотон өгөөд ингээд Монгол залуучууд хотоо өгчих хэрэгтэй. Ер нь бусад орныг тэгээд байгаа. Тийм учраас залуучууд хотоо өгч байгаа. Манайс болохоор яаж юм гэхээр нэг нэгнээс юм хамгаад байгаа. Одоо шил юу өнөөдөр энэ лекцийг танаас мөнгөгүй уншиж байгаа юм тийм. Би заавал танаас энийг одоо нэг 1000 төгрөгөөр ч юм уншаад яах юм бэ? Танаас би зүгээр л яриад өгч байгаа. Энийг би мэддэг юм шиг. Харин та нар магадгүй энийг ашиглаад гоё блог ч юм бичээд яах юм бэ? Энд чинь зөвхөн би биш Монгол залуучуудын гоё дүр төрх байхгүй. Монгол залуучууд өнөөдөр өөрийнхөө хүсэл мөрөөдөл өөрийнхөө хийж үтэж байгаа зүйлээр цахим орчныг харагдаад ирсэн юм. Өнөөдрийн танаас авах нэг 1000 төгрөгөөс илүү яах? Энд чинь үнэлшгүй тийм том баялаг байна. Магадгүй чи өнөөдөр өөрийнхөө мэдлэг мэдсэн зүйлээ надад яриад өгчлээ тийм. Ихэмэл яг би илүү мэдлэгтэй байгаа. Тэгээд би өөр шинэ юм сэтгэх байхгүй. За юм би ийм юм сэтгэвчвэл эсвэл ийм юм хийчихвэл гоё юм байна гэх маягаар мэдлэгийн солилцоо гэдэг зүйлийг бүтцээ болох хэрэгтэй. За тэрийг би болгож байгаа нэг боломж нь болохоор блог байхгүй. Өөрийнхөө уншсан зүйлийг мэдсэн зүйлээ туршлагаа эсвэл өнөөдөр сонсон зүйлээ тэн дээр биччихдэг. Тэгээд эсвэл өөрийнхөө сонир сайхныг блог дээр бичиж заавал нэг найзтайгаа уулзаад би одоо өчтөр нэг тэглээ, өчтөр би нэг тэглээ гэдэг ингээд яриад ахын амьдралын чинь нөгөө нэг цаг чинь ингээд урсаад байна гэсэн тийм. Тэгэхээр би зүгээр ингэдэг байхгүй. Найзууд ингээд мессежд орж ир. За юу байна сонсох юм. Наац блог дээр бичсэн байгаа. Блог дээр бичсэн байгаа. Ингээд амар угаастай тийм. Блог дээр юм биччихэж амар юм. Заавал ингээд найз нэг өчтөр ингэсэн чинь тэгээд өчтөр ингэсэн чинь ингээд тахын яг цаг хугацаа маш хурдан өргөдөн юм. Тийм учраас хоорондоо найзууд хоорондоо энэ мэдлэг солилцох, мэдээлэл солилцох мэдлэгээ бие биендээ одоо өгөх шеэрлэх гэж байна. Энийг энэ боломжийг болохоор яг онлайн орчин байлгыг үүсчихэд байгаа. Цахим нэг жоохон 10 настай үед ингэсэн байхгүй. Энд одоо нэг тийм энтгэр хүүхд өөрийнхөө гар утсаар юм кино зохиол хийсэн байхгүй. За би кино ийм л кино хиймээр гэдгийг ингээд бичингүүдээ YouTube-аар тавьчихдаг байхгүй. Тэрийг нэг Холливуудын найруулагчид үзээд яасан гэхээр тэр хүүхдээ өрсөн байгаа. 10 настай хүүхдээ. Тэгээ ураад болохоор чиний нас санаа чи одоо киноны чи санаа их гоё юм байна. Одоо чи энийг одоо задлаад бүр ингээ кино хийгээл чи ямар кино юм. Ингээд яг зүгээр л гэртээ суучаад би 10 настай хүүхд яаж юм гэхээр том кино найруулагч болж байгаа. Кино зохиолч болж байгаа. Зүгээр л өөрийнхөө санааг ингээд интернет тавьснараа яг дэлхийд өөрийнхөө санааг яг хөтлөж чадчих юм. Саяхан нэг Монгол залуу нэг юм гар усны тоглоом зохиосон байхгүй. Одоо ингээд ямар нэг аюул ч юм уу төлөв хөдөлгөөн огцон хөдөлгөөн хийх сэргийлэх машин шиг юм дохоо гэдэг юм програм зохиосон байхгүй. Гар усны. Тэгээд тэр тоглоомоо нөгөө шеэрлээ зарсан чинь сарын дотор ч үл нэг 100 мянган татсан байсан байхгүй. Тэнгүүд нь заа юм өнгө 50 лимит гэдэг $1 болгосон чинь $1 болгосноос нь хойш 2 сарын дотор ч үл нэг дахиад нэг 30 мянган татсан байдаг. Тэгээд $30 мянган бол дорн болчихж байгаа юм. Тэгвэл нэг ингэж юм гэдэг нууртыг тоглоом зохиолоо тийм. Тэгээд тэр чинь дэлхийн ханаас ч тоглоом ингээд татаж аваад харахнаас суулгах боломжтой. Тэгээд сонирхолтой байна. За гэх мэтлээ ингээд захим орчинд бол биднэрт олон тийм одоо боломжууд бий болчиход байна гэдгийг яах вэ? Одоо энэ захим нийгэм гэдэг зүйлээр
та нар сайн ойлгож байна. Тэгээд энэ бол бүгд ста 200-ны зогсоож би нэг энэ үгээр хэлчихсэн ч юм уу те. Эсвэл ста бүх академи бүх элдэмтдээ суулгаж байгаа энэ санаагаар энэ супер санаа энийг хэрэгжүүлдэг. Эсвэл элбүүдэр ерөнхийлөгч одоо уулзаатай ерөнхийлөгч надад энэ супер санаа та энийг хэрэгжүүлчихэж ч юм уу те. Ингээд та нар гой боддог төр зүйлүүд байгаа. Тэрийг зүгээр л одоо онлайн захим нийгэмд яг зүгээр байршуулж. Тэгэхээр зарим хүмүүс ингэдэг. Үгүй яах юм бэ ингээд лекцээ тавьчихсан хүмүүс үзээд одоо тосон дөрж одоо энэ лекцээ онлайн тавьчихсан хүмүүс үзээд тосон дөрж мөнгөөр сургууль авахгүй штэ гэдэг. Нөгөө би өөрөө мэддэг юм тавьчихсан чинь хүмүүс тэрийг чинь мэддэг болчихсон чинь надад ашиггүй штэ гэдэг. Тэгэхээр би тэгж байхгүй. Харин та тавих тусам танд ашигтай байдаг юм байна. Та юмаа ингээд хуваалцаад байдаг. Их тусам танд нөгөө нэг ашиг нэрдэг байхгүй. Хуучин болохоор яадаг байсан гэхээр нөгөө мэдлэг бол хүчгээд нэг үг байсан шүү дээ. Хүмүүс нөгөө мэдлэгээ ингээд нуугаа харамлаад нэг лекцэн бичдээс биччихээрээ тэрийг хастаа мөнгөөр хүмүүс тавьтал хатгалаад нуугаас тэ. Яг өнөөдөр нөгөө нэг мэдлэгийн хурдан маш хурдтай байгаа учраас яах вэ? Өнөөдөр миний ярьж байгаа зүйл яг маргааш ирэхгүй болчихсон. Өнөөдрийн миний бэлдсэн курсын ажил ч юм уу өнөөдөр та нарт ярьсан энэ лекц нөгөөдөр ч юм уу хуучраад ингээд тэгэхээр өнөөдөр мэдлэг юм хурдтай хуучж байгаа учраас яг зүгээр хуваалцах маш хурдтай хуваалцах. Тэгээд өнөөдөр ярьсан зүйлийг яг маргааш чи ч юм уу найзтай мөнгөөр яриад мөнгө олох гэдэг юм. Нөгөөд нь болохоор би ахаад өөр шинэ зүйл ярих. Өнөөдрийн хөгжиж байгаа хэлбэр болохоор ердөө төрүүлж шинэ мэдлэгийг өөрөө бүтээх. Тэрнээс яг мэдлэгийг даснараа нууснараа ч юм уу тэгж яах биш. Одоо байчих биш, хөрөнгөчих биш. Тийм л болж байгаа. За дараагийн зүйл нь болохоор захим засаг гэж юм. Чадвараас идэв захим засаг. Захим засаг гэхээр ойлгомжтой байна. Нэгэнт ингээд захим нийгмүүд том юм нийгэм үүссэн чинь тэрийг менежментийг тэрийг удирдах засаглал нь одоо захим болох хэрэгтэй болж байна. Тэгэхээр ер нь л яг дэлхийн нийтээр одоо захим засаг гэдэг зүйл рүү орхон зөв юм байна гэдэг одоо тийм шийдэл хүрчээд байна. Яагаад тэгэхээр одоо энэ засаглалын хэлбэр нь дэлхийн нийтэд маш их тийм нэг төвөгтэй байна. Маш их төвөгтэй. Та нар одоо нэг юмд ингээд ойчлох гэж яадаг юм бэ? Ингээд ойчлох нь бол жишээлбэл би оюутны холбооны нарийн бичнээр намар уулзаад хэлчихсэн л ингээд хүүхдүүд нөгөө карт авах заавал ойчлохгүй ингээд онлайнаар зураг захиалгаа өгөөд ч юм уу ингээд авчих болтгоо ингээд тэгээд энэ дараа болохгүй гэх тиймэрхүү нөгөө технологи юм шийдэгдэг байгаа гэжсэн. Тэгэхээр бид нар ахын тутамдаа ямар нэгэн төвөгч хэрэгтэй учирч байдаг тийм хаанч бай, улсын ч бай, юу ч бай, бизнесийн байгуулагч бай. Тэгээд маш их цаас үрээлтэй тэгээд буул цаас, жижиг цаас харагдсан хүмүүс ингээд амьдрал нь одоо бараг нэг офисын ажилтны хүмүүсийн юу вэ? Амьдралын 40% ч үлээ, ажлын цагийн 40% жижиг цаасаар амьсаар амьдралын үрэлтэд дуустдаг ч үлээ. Тэгэхээр энэ захим засаглал гэдэг зүйл бол бий болон дэлхийд ингээд хөгжөөд бий болгох гэдэг нь маш тодорхой болоод байна. Ингээд ер нь бүх дэлхийн нийтээр үлэмжшөөрсөн юм. Өнөөдөр томоохон гүрнүүдийн ерөнхийлөгч бүгд Твиттерт байж байдаг тийм. Обама ч гэсэн байж байдаг. Медведевч байж байдаг, элдүүлэгч байж байдаг тийм. Тэгэхээр явандаа бол ингээд захим засаглал улам хүчтэй болоод ирэхээр яг залуучууд бидний нөгөө оролцоо маш их одоо тийм захим нийгэм дотор яг оролцоо мөн хүчтэй болох боломж нэгдэж заавал талбай дээр очиж агсахгүйгээр яг Твиттер өнөөдөр элдүүлэгч ерөнхийлөгч загинж болох. Твиттер ерөнхийлөгч та одоо интернет зүйлгээд яасан бэ? Тэгээ нөгөө нэг гой юу төсөл 12 оны 15 он төлөвлөгөө байсан юу болсон бэ гэх тээ. Тэгэхээр одооноос бид нар энэ захим засаглал гэдэг зүйлийг ойлгоод энэ захим нийгэмд оролцоогоо маш нэмжих хэрэгтэй. Өнөөдөр та нар Твиттер рүү ингээд ороод авах юм бүх улсын гишүүд тэнд байдаг. Тэгээ яг ингээд та нарын үеийн ч юм уу жаахан ч хүмүүсүүд тэднэртэй ингээд мэтгэлцчихэд байгаа байхгүй. Өө боловсролын сайдаа та одоо нэг Кембриж стандарттай юу яриад байгаа юм байна. Тэгэхээр яаж гэвэл бидний оролцох боломж маань аль хэдийн нээлттэй дэлгэцсэн байх байх. Бид нар ашиглахгүй байна тийм. Энэ захим засаглал донд хүн болон оролцоотой байх боломж нэгдэж байх тийм. Ашиглахгүй байна гэдгийг та ойлгож байна. За дараагийн зүйл болохоор захим бизнес гэдэг. Захим бизнес. За энэ таанд нэг сонирхолтой байж байна. Залуучууд бүгд л бид нар гой бизнес хийжтэй өөрийнхөө амьдралын гой сайхан бодлого мөнгө төр орлого нөхөх хүсэж байгаа учраас захим бизнес гэдэг зүйл илүү сонирхолтой байж байна. За тэгэхээр өнөөдөр яг маш олон хэлбэрүүд захим орчинд юм уу хийж болохгүй зүйл гэж бараг байхгүй болчиход байна л та. Тэгээд ер нь одохгүй байж тийм үү? Сонин телевиз ч юм уу энэ зүйлүүдийг 10 жилийн дараа гэдэг юм бараг байхгүй болох. Өнөөдөр Альпи ТV гэж одоо
онлайн тийм телевизүүд маш олоороо нэгдэж байна. За тэгэхээр радио сонир сэтгүүл ч гэсэн одоо уншигчдын өдөр ирэх цаасан сонины хэвлэл багасч байгаа юм. Тэгэхээр би ч гэсэн өөрөө яруу сэтгэгчийн сонины 4 жил орчим багасан. Одоо энэ манай онлайн болж хийх гээд тэгээд яг өмнөд байхгүй цаасаар бол 80% хөвөлтөжтэй боо зарлах байна. Бараг сая гаруй зарлахтаа тэгээд хэвлэл ингээд бүрэн инээтрээ маш их төвөгтэй. Онлайнаар л амархгүй зүгээр мэдлэгээ тэр нийтлэн тэгээд юу 1000 тэмдэгт 20,000, 30,000, 100,000 хэдэн сая үнэлж уншуулах тийм боломжтой болчиход байгаа. Тэгэхээр ийм учраас хамгийн ихний яг бизнес бол одоо агуулгын бизнес гэж байна. Агуулга бүтээх бизнес, контент бизнес гэж байна. Агуулга гэдэг нь болохоор тэр захин орчин та ямар одоо агуулгыг та өөрөө бүтээж чадах байх юм. Бүтээж чадах. Жишээлбэл та өнөөдөр нэг сэдвэр үнэхээр мэрэгчсэн байлаа гэж бодъё. Одоо юу гэдэг ажилтнаа яаж идэвхжүүлэх вэ гэдэг сэдвийг бүрнээ судлаад бүрнээ олон жил ухаалтай. Тэгвэл тэр сэдвэрээр та өөрөө контент бүтээсэн, агуулга бүтээсэн. Эсвэл та үнэхээр дизайнер байлаа гэж бодъё. Өнөөдөр манай нэг найз ямарсан лого зураад тийм лого зардаг нэг веб байдаг байхгүй. Тэгээд нэг лого $300 зардаг байхгүй. Нэг жоох юм зураад яхаа юм зураад $500. Тэгээд тэрүүл зүгээр бараг царайг нооцоод хийдэж идэггүй. Зүгээр тэрүүлдэгтэй лого үнэхээр гойцох байдаг байна. Лого зурдаг. Тэгэхээр яаж юм бэ? Хүн болгонд нэг авьяасаа шүү дээ. Өнөөдөр YouTube дээр тоглолтоо хийдэг хамтлаг байдаг та нар мэдгүй. YouTube-оор тоглолтоо хийдэг. Ямар ч ингээд юу таасны 2000 зургуултаа боо дизайнер реклам цацаа ингээд боо сэтэн сайт үг зараад ямар шаардлага байна. YouTube дээр нэг 30,000 ч юм уу дагагчтай тийм 40,000 аяг дагагчтай болсон. Тэгээд тэлээ тоглолтоо хийж байгаа. Тэгээд өрөөндөө ингээд нэг жижиг өрөөнд суугаад тэгээд бүгдээрээ яг бүгдөө тавьчих шүү дээ. Тэгээд заа ингээд амлаад заахч байгаа өдөр одоо тоглолтоо хийлээ шүү дээ. Тэгээд зүгээр YouTube дээр та нар өөрсдөө аккаунтыг нээгээд бүртгүүлээд видеогоо оруулахад хүн болгон боломжтой байна. YouTube хийж тэрний гадна мөнгө авах. YouTube байна, Facebook, Twitter гэдэг ашиглахад ямар ч тийм одоо мэрэгчлээ орж чадах юу шаардлагатай. Тэгээд дурын хүн тийм ороод тийм дуртай зүйл фото, видео, аудио дуртай зүйлүүд хийх боломж нэгдсэн байна. Тийм учраас агуулгын бизнес гэдэг нэг тийм зүйл байна. За хоёрт нь хийх ер нь явандаа бол ингэж хөгжих гэдэг байна. Одоо захимгүй юм гэж байхгүй байна. Захимтай холбогдохгүй юм гэж энэ дэлхий дээр байхгүй байна. Яагаад тэгэхээр захим энэ орчин онлайн орчин бий болсноор хүн төрөлхтний амьдралыг маш их яасан хялбарчиж өгсөн заяа. Маш их хялбарчиж өгсөн. Хүн төрөлхтөн одоо заавал реклам сурчлагын ярианд бол одоо тариалж юм цаас хэлээ цаасан дээр янз бүрийн болгоор юм хэлээ тэрийг хамгаалаад заавруулаад ингээд бөө юм над чиглэлтэй юмнууд хийх шаардлага болмол байхгүй байна. Тэгэхээр захим боловсрол, захим эрүүлмэн, тэгээд захим нийгэм, тэгээд захим сургалтууд, тэгээд яг захим нэгдлүүд, захим клубүүд, тэгээд юм захимгүй юм гэж байхгүй болж ирсэн зав. Тэгэнгүүт та нар одоо ямар салбарт ажилладаг байх юм юм боддог хүн одоо жирийн зүгээр боддог хүн зүйл яг онлайнаар бодлогоо онлайнаар хүмүүстэй жирийн маркетинг хийдэг хүн зүйл онлайн байгаа олон хэрэглэгчтэй харилцах шаардлага гарч байна. Гэх мэтлэн та нар ямар ч мэргэжилтэд ажилладаг байлаа гэсэн яг ийм шаардлагууд уран гарч ирнэ гэдгийг одооноос та нар яг бэлтгэлтэй байх хэрэгтэй. За тэгээд явандаа болохоор яг үгээр лог байхгүй нэг соёлын үнд тооцож ирсэн. Танилцал за төвшин дөрж бата тийм. За таны блог ч юу вэ? Төвшин дөрж юм гэдэг маань facebook.com. Нөгөө тийм би блог авах гэж байна. Тэгвэл нэг тэр үнтэй нэг яриад шаардлага. Өнөөдөр мессеж нэг ороод ирлээ тийм. Сайн та нэг төвшин дөрж юм миний блог үзчихээ тийм. Нөгөө тань блог байгаа. За. Блог ашиглахгүй байгаа. За энэ ерөнхийдөө ойлгомжтой. Энэ захим хөгжлөөс жоохон яг хатарсан байна гэсэн. Соёлгүй. Тэгэхээр блог яагаад хэрэгтэй болж байгаа вэ? Нөгөө хүний чинь энэ үүсэж байгаа захим нийгэм энэ оролцоонд хэр байна вэ гэдэгтээс харчих жоохоо. Нэгдүгээр оролцоог нь харчих. Хоёрдугаар блог дээр байгаа нийтлүүдээс тэр хүний үзэл бодлыг, хүсэл мөрөөдлийг хийсэн юмнаас тэр хүний ур чадварыг харцдаг байна. Та нар диплом хэрэггүй болсон. Дипломч компаниуд үзээд байх шаардлага байхгүй. Блогч нь үзээд хийсэн юм чинь хараад бичсэн юм чинь хараад бичиж найруулах блогч нь үзээд тэгээд хэр зэрэг үүсгийг найруулах юм дээр хэр байна гэдэгтээс чараад тэгээд блог.
Өнөөдөр компаниуд CV-н дээр блог өгүүлдэг болсон байгаа. Та нар анзаарсан бол блог өгдөг. Блогоос ч таныг аль хэдийн хардаг болсон. Би сургуулаа төгсөөд 5 жил болоод диплома хаана хийсэн жилдээ мартчихж. Диплома нэг ч удаа хүн үзүүлж үзээгүй. Диплом өрд хэрэг болоо байхгүй. Зүгээр л миний хийсэн юмуудыг хараад за чи өөрөө за юм байна. Амин төгслөмөр за бол хамтрахгүй ингээл амархан байна. Тийм учраас өнөөдөр ихтэй сургууль гэдэг энэ асуулт чинь шүү дээ. Ихтэй сургуулиуд өнөөдөр та нар яг амьдрал дээр ингээд сурсан юм чинь дараа нь хэрэг болж байгаа юм гэдэг асуулт чинь өөрөө том юм асуулт юм болж байгаа. Тэгээд бусад орнуудын бослол болохоор ямар хөө үйлдвэрлэж шилжин тэгээд залуучуудын зүгээр чадварж болох. Өнөөдөр бид нэр яг километр хэдэн метр ч мянга ч үү те. Тэрийг цээжлээд янз бүрийн юм цээжлээд тэрийг ахиж яриад нэг номоос юм хараад тэрийг ахиж багштай яриад ингээд бид нар хөгжнө гэвэл бодлоо. Тэр үнэстэй юм ажил боочсон байхгүй. Аль 80 90 оны хүмүүс чинь өнөөдөр бараг л биш байхгүй. Та нарын амьдрал дээр чинь хэрэг болсон. Өнөөдөр та нар зүгээр л онлайн руу ороод уртаа ямаа тэндээс хайгаад үзэх боломжтой болсон. Өнөөдөр онлайн байршиг мэдээлэл 7 хоногт бараг 14 дахин жилгүй. Тийм хурдтай нэмэгдэж байна. YouTube руу 1 минутанд 60 минутын видео аплод орж идэг тийшээ. Википедиа өдөрт бараг 518 нийтлж орж идэг. Блогчд өдөрт дэлхийд дээр бараг нэг сая ч блог өдрөөр бичиж байна. Тийм учраас өнөөдөр биш үү? Твиттерээр жиргсэн мэдээлэл ороод Монгол телевизийн 21 цаг мэдээр гардаг байна. Тэгэхээр бид телевиз үздэг байна. Яахан гэдэг телевиз үзээд янз бүрийн ингээд боо реклам судлаа ингээд кино биш реклам үзэх шаардлага байхгүй. Зүгээр л дуртай киног хайхад үзэлтэй. Дуртай Bill Gates ч юм уу ихтгэл тэр нөө Cambridge Harvard хичээлүүдийг хайхад үзэлтэй. Дуртай юм бол чи яг юу хүсдэг те? Тэрийг хайгаад үзэх боломж нэгдэжээд байна чинь. Заавал ингээд бүхэндээ боловсролын сургуульд стандарт, манай ихтэй сургуульд стандарт, муу байна. Боловсролын сайдаа стандарт болгож өгөөч. Бид нар юм сурахгүй байж тээ. Төгсөөд ажил авахгүй байж тээ. Тийм шаардлага их ямар шаардлагагүй болчиход байгаа байхгүй. Яг та нартай адилхан хүмүүс өнөөдөр яг тэгж хөгжихгүй байна. Сургуулиасаа нэг хизээ одоо боловсролын стандарт гоё болоо биднэрт одоо мэдлэг чадвар өгдөг болох гэж намайг хүлээх юм бол зүгээр энэ чинь харин суралцаа тэр стандартыг намайг хүрэх юм гинэ. Та нар битгий энэ итэг заяа. Зүгээр та нар өөрсдөө найд. Надад л манай сургуулийн заасан мэдээж хэрэг болж байгаа. Зүгээр миний хийжсэн, уншижсэн, онлайнаас олоод үзчихсэн хүмүүсийн хийсэн зүйлийг эдгээр чи ер нь заа ингээд ивент одоо ямар нэгэн олон нийтийн харамж ингэж зохиол зүгээр юм байна гэдэг. Тэр зүгээр л дуршлагууд нь надад хэрэг болчихсон болохоос мэдгүй. Ямар ч гэсэн зааварсан бизнесийн нэг юм хичээл байдаг. За бизнес гэдэг бол одоо компани явуулах бол тэгээ за бизнес бол одоо ийм график ингэж яваад ингэж за мэдгүй. Ямар ч гэсэн мэдгүй. Гэхдээ шүү дээ. Зүгээр л та нар бусад компаниуд бизнесээ яаж хийж байгаа юм. Зүгээр та нар өөрсдөө бизнес хийгээд үзэх хэрэгтэй. Зүгээр л энэ усыг ч юм зараад үзэх юм та нар үнэхээр маркетинг хийж яг хаашаага юу хөгжөөд байгаа тийм бизнес гэж юу вэ гэдгийг илүү ойлгох. Жишээлбэл зарим сургуулиуд яаж юм гэхээр бизнесийн хичээл гэдгийг зүгээр нөгөө ингээл баахан юм бичүүлдэг байхгүй. Зүгээр нийлээд та нар за компани болчих. За та нар нийлээд нэг компани болчих. За чи захирал нь одоо чи ингээд тэгээд нөгөөдөл чинь компани одоо нэг юм усаа зарах гад үзэх байхгүй. Тэнгүүд жинхэнэ бодоор ямар зарны гэж юм байна ингээд жинхэнэ ойлгох. Ингээд ирэхээр яг чадвар болж байгаа. Чадвар усыг зарах чадвартай. Энэ усыг зарахын тулд хүн чадвар хэрэгтэй болохоос тэр олон график ч юм мэдгүй тэр нэг хэрэг болох. Тэгэхээр гол нь яг үхээр та нар өөрсдөө найдаад илүү чадвар заачаад юм. Хиймэл та нарт аль хэдийн юм боломж нээгдсэн байна. Тэрээс нөгөө нэг хүмүүс одоо ингэж яриад байгаа хэрэг. Одоо монголчууд их юм дээд улстай олжтой бүгд тул мэрэгчлэн болох хэрэгтэй. Багт бүгд трактор чинь, зам чинь, хүмүүс чинь, дагнуур чинь, оюутлаа, нүүрс чинь тийм юм болох юм гинэ. Тэгж болохгүй заяа. Тэгж хэрэг байхгүй. Бүгдээрээ монголчууд бүгд дээд улстай. Ихтэй тэр дээд улс илүү чанартай. Гэрээсээ баг дэлхийд маркетинг одоо баг юу гэх юм IBM ч юм уу Microsoft өнөөдөр маркетинг хийж чадах хэмжээний тийм маркетинг мэдлэгтэй эсвэл магадгүй зүгээр та нар экспертүүд байх хэрэгтэй байхгүй. Тэр мэдлэгийг та нар энд уншсан ч юм уу хэдэн цаг ингээд ойрхон сонссон тэр лекц номноос нь олж чадахгүй заяа. Эдний заач юм баг л хэцүү дээ гэж. Тэгэхээр зүгээр л одоо залуучууд оюутнууд бид нар өөрсдөө найдаад яг ер нь дэлхийн нийтийн хөгжил хандлага хаашаа явах юм бэ гэдгийг бүгд та нар өөрсдөө мэдрэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Одоо дэлхий дээр шүү дээ
зүгээр санаанд орохгүй тийм өөрчлөлтүүд тийм үү. Болох гэдэг байхгүй ойрын ердөө 5-10 жил тийм өнөөдөр Захар Монгол хөтөлбөргээд 2 сая өнөөдөр интернет хэрэгтэй болчихсон зүгээр ингээл галзуу эсрэг болох гэдэг байхгүй Монголд ч гэсэн дэлхийд дээр энэ эсрэг дайрыг хичээл яваад байна. Тэгэхээр зүгээр та нар Солонгост очиж тийм нэг $1000 барилга хар ажлыг шаардлагагүй. Тэгээд ер нь тийм ажил олдохгүй заяа. Солонгост сая ороод тэгээд тийгээд ихлээр одоо барилгачин ороод нэг хүний хийдэг ажлыг 100 хүний хийдэг ажлыг яг нэг ороод хийдэг болоод тэгээд технологич хөгжсөн учраас хар бар ажил хийх боломж өгдөг болохгүй. Одоо өндөр хийх ажил андаа л одоо оюуны мэдлэг мэдээлэлтэй толгуурласан ажлууд өндөр хөгжиж байгаа байхгүй. Хар бар ажлууд улам багасна. Тэр оюутлага тавталгаа тэр төсөлтөөр яг хэдэн онд мэгжлийн хүмүүс хэрэгтэй л байна. Гэхдээ тэр чинь нэг 10 хэдэн жил олборлоо дуусчих واخгүй бизнес тэр чинь ухаал гараад байх юм биш шүү дээ. Ухаал гараад байх юм чинь واخгүй. Та нар нэг лого хоёр зураас авчих юм бол лого зураа эндээсээ баг юм. Лого ингээл хүн болоод байх юм тийм. Их мэтлэн захин орчин зөвхөн тогаан дотроо сэтгэх биш, Монголтай ажил хийх биш. Зүгээр л гэрээсээ өнөөдөр хүүхдүүд дэлхийд ажиллаж байгаа байхгүй. Өнөөдөр Монголч гэсэн тийм залуучууд байгаа шүү дээ. Гэтэ та нарт нууцаа хэлбэл байна. Одоо онлайн веб гэдэг залуучууд өндөр байна тийм. Захиалга аутсорс гэдэг янз бүрийн компаниудад захиалга аваад хийдэг зөвлөгөө өгдөг залуучууд байна. Тэгээд зураг мөрөг дизайнер салбарт өнөөдөр Монгол залуучууд өнөөдөр бас гоё бисэл гэж байна. Гам бол гэдэг Японд ажилладаг байсан залуу тийм. Дэлхийн номер 1 дизайнераар шалгарсан залуу шүү дээ. Өнөөдөр дэлхийн номер 1 дизайнер Монгол хүн байдаг байхгүй. Гам бол гэдэг залуу байдаг. Гам бол Цэкком гэдэг орон тэр залуугийн хийсэн веб гарч ирдэг. Тэгээд тэр залуу одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тэр департаментд дизайнераар үргэлж ажиллаж байгаа гам бол гэдэг залуу. Обамагийн дизайныг Монгол хүн хийдэг. Гам бол гэдэг залуу хийдэг. Монгол хүн байдаг. Өнөөдөр Монгол залуучууд гоё юм сэтгэл хийж байгаа залуучууд өнөөдөр зөндөө байдаг. За ингээд их мэтлэн захин бизнесүүд яг маш их хөгжиж байна. За дараагийн зүйл захин боловсрол гэдэг зүйл байна. Захин боловсрол. За тэгэхээр би түрүү нэг хэлчихсэн тийм. Билл Гейтс нэг 6 сарын 7 сарын өмнө өнөөдөр тийм мэдээлэл технологийн том чуулган дээр өөрөө гэж хэлсэн байна. Ингээд ойрын хэдэн жилдүүд энэ ихтэй сургуулиуд хэрэг улам одоо багасна тийм ихтэй сургуулиуд ер нь хэрэгтэй юу юу гэдэг асуудал маш хурдтай тавигдсан гэж өөрөө тиймэрхүү утгатай илтгэлдээ тэмдэглэж хэлжсэн тийм. Тэгэхээр бид нар заавал одоо ингээд одоо манай компаниг нээлттэй их сургууль байгуулж байгаа. New Media Marketing University. Энэ сургуулийн сургууль болохоор байшин байхгүй шүү дээ. Та нарыг автобусаар 9 цаг дээрээ ирэхгүй заяа. Бид нар зүгээр хичээлүүдээ яг YouTube-дээр тавьчихсан заяа. Тэгээд та нар тэр хичээлийг чөлөөтэй өнгөө үзээд тэгээд шалгалтаа өгөөд энэ цэмэл манай компанид яг сая төгрөгийн цалинтай за сая 500 ч юм уу төгрөгийн цалинтай ажиллаарай гэж байгаа байхгүй. Нээлттэй болох гэж энийг хэлж байгаа. Нээлттэй болох. Тэгэхээр улам одоо сургуулиудын бодлого нь дандаа нээлттэй болж ирж байгаа. Яг энэ тэр нэг одоо бом одоо ингээд автобус нэг юм том байшин бариад тэндээ хэдэн хүмүүсийг цуглуулаад нэг ингээд аваалтай тэгээд босон болоо янз янз заагаад нэг өвөө гарчраад янз янз яриад тэр нэр болох юм уу ч юм уу те тэр нэг 4 жил сар төгссөн чинь нөгөө нэр байхгүй гэж байгаа юм. Тэгэхээр яах вэ? Зүгээр бодлогыг нээлттэй болгох гэж байгаа юм. Өнөөдөр товсон дээр олон нийтэд харилцах гэж юу гэдэг вэ гэдгийг мэддэг үл тэрийгээ YouTube дээр хийгээд тавиал. Тэгээд миний тэр хийсэн таалагдаад надтай хамтрах манай багт орох хүмүүсээр хамтраад магадгүй өнөө өдөр ажилладаг өнөө нөөцийн бодлогыг ингэж шинжлэх хэрэгтэй Монгол хүмүүс ингэж мотивац хийж идэвхжүүлж бүтэмжид сайжруулах хэрэгтэй гэдэг юм а YouTube дээр хийгээд тавиал. Тэгээд магадгүй батаач юм уу очоод тэрийг үзэл энэ зэцгээ их гоё юм гэдэг нэнтэй нэгдээд өнөө нөөцийн бодлого Монгол хавцах яаж гэх юм бэ. Ингээд хөгжил чинь дандаа юм нээлттэй болж ирж байгаа. Өнөөдөр одоо Apple ч гэсэн дандаа тийм нэг нээлттэй одоо тийм програмуудыг зохиож ирсэн тийм. Одоо Microsoft-ийн бүх програм нэлээд байдаг байхгүй юу? Тэгээд тэр хоёр сайн хэлсэн за сарын өмнө ч тийм. Microsoft-ийн Bill Gates тэгээд нөгөөд нь Steve Jobs. Нэг нь болохоор нээлттэй одоо ихийг дэмждэг, нөгөөд нь болохоор үнэтэй одоо тийм софтверийг дэмждэг тийм. Тэгээд энэ хоёр нь ихтгэл зал явандаа бол нээлттэй их өөрөө хүч авч байгаа. Бүх програмууд үн төлбөргүй байх. Үн төлбөргүй. Зүгээр одоо дурын одоо юу гэдэг одоо цараа мараагаар таних тэгэл энэ дээр бичиж байгаа нөгөө эхлээл одоо энэ системүүдийг ихэд өнгө болох тийм бодлого юм. Боловсролч гэсэн өөрөө нээлттэй болж ирж байна. Тэгэхээр одоо
босол хүмүүсийг одоо нэг босол эзэмших тийм юм маяг маш өөрчлөлт болж байгаа. Босол эзэмших юм маяг маш өөрчлөлт болж байгаа. Өнөөдөр та нарын баг 4 жил бидний ингээд нөтөлсөн юм бараг л хэдэн сарын дотор зүгээр гол юмнуудын хэрэгтэй чухал юм үзчихвэл бараг хүн ингээд сурчих тийм боломж байгаа. Тэгэхээр өнөөдөр яагаад одоо ихтэй сургууль төгсөөгөө хүүхдүүд өнөөдөр дэлхийд дээр зохиол харж байна те. Өнөөдөр яагаад Microsoft өнөөдөр ирээдүйн Einstein гэдэг уралдаан зарлаад 11 настай хүүхдийг ажилд авч байгаа тийм. Ягаад гэвэл ингээд 4 жил нөтөлцсөн тэр хүмүүс нь яг чадахгүй байгаа. Нөгөө нэг яг ингээд юмаа ингээд хийхэд зүгээр нэг хичээл дээр унтчихсэн ч юм яасан ч гэсэн сонирхолтой байсан юм яасан тийм чадахгүй байгаа. Тэгсэн чинь 12 настай хүүхд чадаад тэр хүүхдүүд аль хэдийн нөгөөдгөө ингээд сонирхоо сураад ухаад одоо Google-ээс хайгаад ер нь мэдээлэл хэлээ одоо програм гэж ийм юм байд юм байна. Ер нь ингэж зохиол болт юм гэдэг юм яа гэдэг төгсөрсөн байна. Тэгэхээр ирээдүйд ямар хүмүүс илүү дэлхийд дээр үн цэнтэй байх вэ тийм? Дэлхийд дээр ямар хүмүүс үлдэх вэ гэдэг та мэдв. За бид үлдэн хэлж үзье. Ирээдүйд ямар хүмүүс дэлхийд дээр үн цэнтэй байх вэ гэхээр хуучин ийм хүмүүс үн цэнтэй байсан байхгүй. Юм хийдэг хүмүүс очоод нэг дуулцдаг, болохгүй хэлчдэг тийм. Болохгүй нэг юу гэж юм янзлцдаг, компьютерээр хийдэг. Тийм хүмүүс хамгийн үн цэнтэй байсан байна. Одоо энэ зүүн хоттой хөгжлийн хоттой байгаа үед болохоор яах вэ гэвэл нэг жижиг юмар төгсөрсөн хүмүүс яг нэг жижиг юм төгсөрсөн хүмүүс хамгийн үн цэнтэй мэрэгчлэл болж гарч иж байгаа. Яагаад гэж байгаа вэ гэвэл хөгжлийн хоттой байгаа учраас хүн олон зүйлийг сурч тийм олон зүйлээр өөрийгөө хөгжүүлэх тийм боломж байхгүй болж ирсэн байхгүй. Яагаад тэгэхээр өнөөдөр сурсан юм маргааш ирэхгүй болоод байсан. Тийм учраас нэг юмараа төгсөх зүйл байна гэдэг одоо хүмүүс алсаар хүмүүс мэдэж ирсэн. Тэгэл нэг юм болсон. Үнэхээр програм доо шүлэг юу ингээд нэг юмараа экспертүүд болж одоо бүр ингэ мэрэгчсэн тийм. Тэрнгүүрээ бараг Google-аас хайхад чиний нэр гарч ирдэг. Таны нэр гарч ирдэг байх юм яах вэ? Та эксперт. Тэгээд танаас яг Монгол биш дэлхийн асуух. Дэлхийн компаниудаас асуух. Би одоо ажилтнуудаа яаж идэвхжүүлэх вэ? Эсвэл би одоо яаж энэ хүнд одоо бис засал хийх гэж юм бэ? Ингээд яах вэ? Ийм л болж ирж байгаа. За дараагийн зүйл нь болохоор сошиал медиа гэж. Сошиал медиа. За ерөнхийдөө ингээд сэдвүүд маань гол хэсэг рүү ороод одоо шилтгэж орж байгаа. Тэгэхээр сошиал медиа гэдэг нь яг юу хэлээд байгаа юм бэ гэж. Тэгэхээр саяны одоо энэ захим том юм нийгэм байгаа шүү дээ тийм үү? Тэр нийгмийг бүрдүүлээд байгаа. Бүрдүүлэх гол хүчин зүйл болоод байгаа тэр зүйлүүд болохоор сошиал медиа гэж нэлээд. За би тааш хэлээ гэхдээ усны газар дээр ногоо төргийг та нар мэдв. Тэр газар нь болохоор төмийн зовшилтын газар гэдэг мэдв. Тэрийн бид иддэг байхгүй. Тэгвэл өнөөдөр Монгол хүмүүс хашаандаа ч юм уу ногоо тариад идчихвэл амар ахгүй. Өнөөдөр хятад экспортлоо болчихвол бид өсөлтөнд татчих гээд байгаа. Тийм хэмжээнд очиж байгаа. Тэрнээс биш юу гэдэг одоо бид нар баатлыг түүхтэй авдаг юм Чингис Үрсад юм чи гэдэг юу гэдэг сошиал медиа авахгүй ч юм уу тийм эсвэл Монгол нэтэдэг бол бараг газар доорх юм аваад Монгол хүн бараг ажиж чийж бодоод явж байгаа энэ өөрөө эндүрл баггүй. Яг ингэж явсан ард түмэн өнөөдөр мөхч байгаа байхгүй. Өнөөдөр Зимбабwe гэдэг улс дэлхийд дээрээс мөхч байгааг та нар мэдсэн үү? Мэдээгүй. Өнөөдөр биш үү? Би нэг нэрийг мартчихжээ. Энэ Арабын өвдөд нэг тийм орон байдаг гэж байгаа байхгүй. Маш их алмазын ордтой. Тэгээд биш үү? Нэг 500 мянган хүн амтай заяа. Бүх хүмүүс саятаг. Ягаад гэвэл алмазаа зараад тэгээд сар болгон хүмүүстэй нэг 2 сая ч юм уу ингээд нэг орчин хөрөнгө өгөөл тэгээд хүмүүс нь сайхан ингээд бүгд баян. Гэхдээ энэ улс харамсалтай мөхч байгаа байхгүй. Мөхч байгаа ямар төрөлт байхгүй. Бүх хүмүүс нөлөөлж чинтэй болоод бүгд өвчтэй болоод эдгээр сайт өргөж байгаа дэмжлэгдэхгүй болоод тэгээд төрөлтийн ойр заагаад тэгээд ерөнхийдөө бол нэг алмазын тоосчлол болоод гений дөөшөнд ороод тэгээд бүгдээрээ юм сүрэн хэлбэрт болоод энэ улс мөхч байгаа байхгүй. Мөхч байгаа юм. Тэгэхээр бидэрт мөнгө маш их мөнгө байлаа ч гэсэн бид нар хөгжмөд хотлоо байхгүй. 5 талаараа ч юм уу оюутлогоор ухаад Монгол залуучууд хөгжмөд сар болгон бид 70 мянга ч үгүй мэдчихүүлээ мөнгө төр өгөөд бид нар гоё олон хотлоо. Өнөөдөр Зимбабwe сар болгон ерөнхийлөгч ингээд гарч ирээд ингэдэг байхгүй. Ингээд хүмүүстэй ингээд
500 мянган төгрөг шидээ ингээд. Тэгээд ард түмэн болохоор нөгөө Зимбабве ирэх гэж ингээд ерөнхий одоо хаан гэж бодлоо. Тэгээд бүр ингээд зайлшгүй одоо хаантаа мөнгө гэж өөртөө мөнгөчөө гэдэг мэдгүй байна. Мөхөд байгаа гэсэн юм байна. Тэгэхээр Монгол залуучууд бид зүгээр мөнгө төрөхтэй байх биш. Зүгээр өөртөө энэ толгой дотроо уургах ашиг юм байна. Тэр янз бүрийн юм хукуугаар бид нар боломж байна. Зүгээр бараг л Монголд бараг хөх тэнгэрийг харуулаад нэг $50 аваад байхад бараг баяжчих гэдэг байгаа байхгүй тийм. Энэ хөх тэнгэрийг чи харах гэж доллар төлдөг шүү дээ. Өнөө энэ хөх тэнгэрийн зургийг аппаратаараа аваад YouTube дээр тавьж ийм л ухаан байхгүй байгаа байхгүй. Гэсэн чинь нөгөө ядуу хүмүүстэй авахудаа манай хүмүүсд мөнгө өгөөж тавиад. Яг л муу юм их харуулж мөнгө авч байгаа. Гоё юм харуулж л дээ. Гоё одоо хатан байгаа манай Монголд ийм олон юм сүнсэн галдуу сонирхолтой одоо ийм сүнстэй хаалгаартай гоё газар байдаг. Та ирээрээ те энергитэй одоо ийм энергийн туу одоо дамгай ингээ хэрэгтэй байхаар энерги авдаг гараад сүлжээ барих юм ярьдаг. Ингээд гоё юм гоё явуулсан л дээ. Тэгээд гоё мөнгө олно л дээ. Ийм боломжууд зүгээр захаас аваад байна. Захаас аваад бичиж яг Билл Гейтс очих байхгүй. Энд дээр Билл Гейтс байгаа, Америкийн ерөнхийлөгч Обама байгаа, тэ Facebook дөрж байгаа, улсын хурлын гишүүдийн хамаа ороо цагийн жаал нөгөө манай татдаг нөгөө гоё юм амлаад яасан юм. Тэгээд зүгээр бид нар ийшээ ороод яг оролцохын тулд танад ямар ч мөнгө төгөх шаардлагагүй. Нэг нууц үг эхлээд бүртгүүлэн зараа. Бүртгүүлэхийн тулд сигнал ч юм уу одоо нэг бүртгүүлэх ч юм уу нэг ганц тавчтаараа нэрээ мэлтага бичээд ингээд болоод байна. Тэгмээ танад нэг одоо ихэвчлэн гэсэн хотоос юм. Тэгээд танад захин машинтай холбогдуулж байна шүү дээ. Эхлээд интернет дээр нэг сартаа 200,000 бүртгүүлнэ. Тэгээд бүх вебсайтууд нэр нууцтай. Нэр нууцгаар та нар энэ том талбарт яг холбогдчихлаа гэж байна. Та нар Facebook руу ороход 600 сая гишүүнтэй нэг улс гүрний яг нэг иргэн болчлоо гэж ойлгож байна. Тэрээс биш Монголын 2 сая хүн дээр нэг ботлийчээ тэрийг захтаад захтаж очиод нэг суугаад эсвэл телевизээс нэг тооноор нэг мэдээ өгч үзээд тэгээс нэг ботлын авч байгаа ч юм байхгүй те ингээд л шаардлага байна. Өнөө гой ботлын идэвхтэй тэрийг дэлхийд цаалаа. Facebook дээр ботлынхаа зургийг аваад эсвэл гараа уцаараа ингээд ботлаа яаж хийж байгаа те тэгээд танд зөвхөн зориулсан цар ганц руу ботлыг би хийе гэж тавьчихлаа те. Тэгээд болоо шүү дээ. Өдөртөө өнөөдөр копицэг олон мянган тийм ажлын хүмүүсийг өсгөө байна шүү дээ. Өдөртөө цар ганц өөртөө зориулж хийхсэн хүмүүсийг өсөж байгаа юм. Өнөөдөр ийм смартфоны нөгөө кейсийг өнөөдөр $20 $30 бид нар бодлож авч байгаа байхгүй. Тэрний оронд зүгээр гоё юм арьсаар ч юм уу гоё юмар iPhone-ы кейсийг тань Америкчууд ч юм уу заалаа тийм. Америкчууд бид нар Америктыг мөрөөддөг биш. Америкчууд монголчуудыг мөрөөдөг л дээ тийм. Монголчууд тэр гоё кейсийг гişүүлээ тэр ботлны гоё юм байлээ тэр наас өнөөдөр гэхдээ тийм залууч байгаа та. Наасаар юм гоё оролт гэдэг юм хичээг таньдаг байхгүй. Блог бичдэг. Тэгээд наасаар ингээд гоё эвгүүд юм сонь юм амгаар дизайн малгаас л. Тэгээд нэг зүгээр малгаар нэхэд $200 гэж байна. Тэгээд дараа зарагдчих. Тэгээд тэр хүмүүс зүгээр зарагдаж байгаа байхгүй. Ингээд болтой юм яг тэгээд блог дээр юм ярьчихсан суулгад өөр ихтэй сургуулаа өрт нээж өгсөн. Би одоо өөрөө сургуулийг нээх гэдэг байхгүй. Тэгээд яг өөр тусан дээр университет дээр нэрэлчин. Тэгээд өөрөө хичээлүүд хийгээл тавиад. Тэгээд яг одоо үүсэх нэг нь үзсэн л үзэхгүй нэг нь авсан дээр жаа юм. Тэгээд болоо байхгүй. Ингээд ийм их гоё боломж биднэрт нээлттэй байгаа. Тэгэхээр за Twitter гэдэг жиргээ гэсэн ерөнхийдөө жиргээ гэсэн утгатай твит жиргээ. Энийг болохоор нэг 2005 онд ч нэг залуу бодсон байгаа л да ингээд болжмор шиг хүмүүс хоорондоо мэдээллийг тутамж иргэж маш богино хугацаанд гол юм мөрдөг байвал болох юм байна тийм ээ. Ингээд хүмүүсийг маш хоорондоо ойрхон байж болох юм байна гэдэг зорилгоор твиттийг зохиосон. Тэгээд твиттер сүүлдээ бүр том улс төрч нийгмийн зүтгэлдэг тэгээд бүр үзэл бодлоо хуваалцдаг мэтгэлцдэг тэгээд бүр сүүлдээ бүр маркетинг ашигладаг бүр том одоо бараг нэг 160 сая гишүүнтэй болсон байна. Маш хэдэн жилийн хугацаанд бас хоттой хүмүүсийн сошиал медиа болж байгаа. Энэ гурван сайтыг ороод үзээрэй заяа. Arden.com гэж бичиж ороод YouTube-д зүгээр та нар видео талбар авахгүй. Дуртай юмаа тэнд яриа зүгээр. Та нар бүр ингэ боддоо YouTube дээр нэг тэнэг юм ярьж тавьдаг нэг залуу байдаг байхгүй 20 залуу. Тэгээд сонь юм яриад алим нэрний авал өөрийгөө яддаг бол тэгээд тэр хоёр одоо YouTube дээр хот болцсон. Нэг видео хийж тавихад л шүү дээ. Өдөрт 100,000 үздэг гэж байна. Тэгээд тэр хоёр байцсан. Гэтэ яг бол бид нар тэнэг юм заавал байж болохгүй. Тэгээд зүгээр гол сони юм сэтгэх хоёр видео
агуулгыг бүтээх хэрэгтэй болж байгаа. Сургалтч бай, юу ч вэ. За ингээд энийг болохоор яг үгүй дэлхийн олсон. Дэлхийн бүх хүнд олсон тэгш боломж гэж үзэж байгаа. Өнөөдөр та нар элбэгтэй зөвлөгчтэй уулзах гэвэл одоо улсын хурлын тэр тамгын газар маань бүртгүүлээ тэр бүртгэхгүй заяа битгий мөрөө харин та нар Twitter руу ороод элбэгтэй зөвлөгчд үнээр гой санаа аваад тэнд хэлж болно. Боловсролын сайд тэнд хэлж болно. Бил Гейтс рүү та нар үнээр супер санаа аваад хэлж болно. Ингээд зүгээр нээлттэй талбараа хүн төрөлхтөн бүгдэнд нь олцсон тэгс боломж гэдгийг та нар хэлж өгөх юм байна. Хөдөөний хүн ч гэсэн өнөөдөр Google Map-аар ингээд нэг өдөөний нэг ахтай буулсан байхгүй юу? Тэр ах гэртлээ ингээд өдөө тэ. Тэгээ ингээд Google Map-аар дэлхийн газрын зургийг, Монголын газрын зургийг ингээд харж байгаа. Аль нь гоё ногоон газар байна уу? Ногоон газар нь хатаагаа бичиж. Зүгээр малчин өнөөдөр Google Map-ыг ашиглаад гоё ногоон газрыг олоод хатаагаа бичиж. Хүн өнөөдөр бид нэр мэдээлэл технологийн зооны оюутнууд гэж юм бол өнөөдөр айгүй интернетийг айгүй тоглоом тоглох газрыг ингээд ойлгох юм заагаад. Интернет гэхээр тоглоом тоглох мессежд ордог 2 юм л мэдээд байгаа. Интернет чинь тийм юм биш байхгүй. Интернет чинь дэлхийд таныг таниулж өгдөг, таны нэрээ уулзах. Дэлхийд өөрийнхөө өссөн мөрөөдлийг тунхаглах 2 сая хүн, 2 тэрбум хүн өөрийнхөө итгэлийг тавих, өөрийнхөө өссөн мөрөөдлийг заарлах газар онлайн байхгүй. Өнөөдөр ийм 60 хүний өмнө ярих биш, 6 тэрбум хүний өмнө ярих боломж байгаа. Өнөөдөр Bill Gates-ийн тавьсан нэг видеог тийм үү? Бараг хэдэн сая жил, 60 сая жил өмнө үзсэн байдаг. Өнөөдөр зүгээр нэг гар утсаараа дүүгийнхаа нэг инээж байгааг бичээд тавьсан нэг видео байдаг шүү дээ. Өдөр ингээд дүүг ингээд хат хатаад ингээд ингээд инээгээд байдаг. Тэр бичлэгийг өнөөдөр 80 сая үзсэн байдаг байхгүй. 80 сая. Өнөөдөр та нар зүгээр ангидаа болсон гоё юмыг бичээд өнөөдөр өөрийнхөө гоё санааг бичээд тавьвал тэрий чинь хүн төрөлд үүсэх байхгүй. Тэрээс ч өнөөдөр Монгол бүхэндээ тогоон дотроо тэ түнжлээд ингээд эсвэл багштай ч юм хүндэл тэ саяны одоо энэ хүндээ орд нэг бүх сонсч өөрийн амьдралтай байна. Даан ч юм уу. За ингээд би дүгнээд сошиал медиа буюу захны ертөнцийг ажил хэрэгчээр ашиглах тийм үү? Ажил хэрэгчээр ашиглах гэж юм шүү. Өсөн шалтгааныг хамт хүлээд тэгээд дүндэг. Яагаад ажил хэрэгчээр ашиглах ёстой вэ гэхээр шүү дээ тийм үү? Хүмүүс ингэж ойлгоод байдаг байхгүй. Миний нүүр зэрэг харагдахгүй байгаа юм чи ямар хамаатай хүн амьтныг юмд орос сэтгэлээд байгаа хараал мараал ч юм бичээд ингээд чөлөөтэй ингэж дураараа ажиллах болох юм байна гэж бодоод. Тэрний оронд та өөрөө ажил хэрэгчээр тийм хамгийн ихэд танилц гэж байхгүй. Таны хүссэн өөрийнхөө хүсэл мөрөөдөл өөрийнхөө танилцъя гэсэн өөртөө бичиж өстө мөрөөдөлтэй хүмүүстэй танилцлаа. За, өөрөөр хэлбэл брэнд ч гэж байна. Илүү одоо мэрэгш юм. Та өөрийнхөө хүссэн мөрөөдлийг бусдад аваалцаад мэдлгүүдээ бусдаас аваад ирэхээр өөрийнхөө салбарыг ойлгоод энэ салбарын хүч хааш байхад ухаад ирэхээр та эксперт болно. Тэр салбартаа та мөрөддөг болно. Та зөвхөн нэг компанид ажиллах биш, тэр компанид ажиллаж байгаа мэрэгчлэрээ бусад компаниуд зөвлөдөг, бусад компаниуд таныг өргөдөг. Тийм л эксперт болно. Би хүний хүчлийн чиглэлээр эксперт болох мөрөөддөг. Энэгээр блог бичдэг. Ганц нэг компаниуд одоо ханддаг. Гэхдээ би яг эксперт биш шүү дээ. Гэхдээ энэ нь эхний яг нэг алхам. За, гуравт нь болохоор хуваалц гэж байна. Хуваалц. Өөрийн мэдлэг, өөрийн сурж мэдсэн чадваруудыг бусдад хуваалцсанаар яах вэ гэхээр улам их өөрийгөө чадваржуулах болон бусдад таниулах тийм боломжийг та эндээс олж авах. Дөрөвт нь болохоор чадварч гэж байна. Чадварч. Өөрийн ажиллаж буй салбарынхаа мэдлэг дуршгийг яг маш хурдтайгаар бусад салбарын хүмүүсээс хаана ямар өөрчлөлт, маркетинг салбар, математикийн салбар, аялалчдын салбар юу болоод байгааг хурдан олж учраас та яг жигэн утгаараа чадвартай болох юм. Өнөөдөр Америкт ч юм уу одоо Аляскад мөсөн баар одоо нээсэн тийм. Тэнд өнөөдөр нэг хүн мөсөн баар болоход бол $200 төлж байгаа байхгүй. Англи өнөөдөр сүнстэй зочид бол тонхонд бол $200 төлж байгаа байхгүй. Энэ өнөөдөр Монгол нэг гол сүнстэй гадрын хүмүүсүүдээр $300 авах шүү дээ. Эхнээчлэн та тэр олон шин санааг олж авах тийм чадварыг олж авах. Тавд нь болохоор хамтрах гэж байна. Хамтрах. Өөрийнхөө оюутнууд ингэж болдог. Ингээд зөвхөн сургуулийн хүрээнд ангийнхантаа хүрээд яваад байдаг. Бизнесийн тэр хүрээндээ ч юм уу, химийн тэр хүрээндээ ч юм уу. Тийм биш. Та өнөөдөр хим технологич хүн байлаа гэж нэг гой барааны савны технологи нээжлээ гэж бизнесийн хүмүүстэйгээ тэр бизнесийг чинь хамтрах хүмүүс олж авах хэрэгтэй байна. Тэр өөрийн хамтрагч, өөрийн төсөл мөрөөдлийг чинь хамтдаа хэрэгжүүлэх баг олж авах хүмүүсээ захин орчинд өөрийн мэдлэг үзэл бодлыг хуваалцах замаар таваар олж авах хэрэгтэй байна. Тэрээс биш зүгээр л одоо юу гэх юм баард ч юм уу эсвэл чөлөө цагаараа газар Монгол байдаг юм бухимдаад ч юм уу эсвэл зүгээр PC тоглоо суух биш байна. Зүгээр л та өөрийнхөө үзэл бодлыг олцоод өнөөдөр Монголын залуу хүмүүс болохгүй гэдэг нь очиж ойлгох шүү. Тэгвэл яаж энэ гоё болох вэ гэдэг та өөрөө бичих хэрэгтэй байна. Хэрвээ ингэж бичих юм таны тэр санааг чинь
шийдэл болоод хийх боломжтой. Тэгэхгүй байх бүхэн хүмүүс энд очиж Тэгэхгүй гэсэн хүмүүс биш байна. Бид өөрсдөө шийдэл гаргах хэрэгтэй. Монгол залуучууд яаж хүчтэй болоод яаж зорж ирсэн, бизнесээ гэдэг яаж зорж ирсэн гэдэг яаж хүмүүс таныг үзээ ядаж, лекцээ чинь уншихсан ч хүмүүс таныг яаж шоочтой, яаж бүх юм чинь болохгүйсэн. Энэ бүхэн чинь таны төв, таны намтар, таны ном баггүй, таны бүтээл гэсэн үг. Таны блогт орсон бүх юм таны бүтээл. Таны бүтээл. Та өөрийнхөө номыг маш хэлбэр аргаар яг блог та блог 30 минутын зургийг хангалттай. 30 минут. Зүгээр та өөрийнхөө өсөлтөнд хийж байгаа бич. Тэр чинь таны. За найд нь болохоор мэдээлэл гэж юм. Мэдээлэл. За мэдээлэл бол ойлгомжтой. Түн ер нь мэдээлэл дээр ярьсан шүү дээ. Заавал телевиз зараад битгээгүй хувийн хэрэг мэдээлэл хэрэгстэй бий бол. Өөрийнхөө хувийн хэрэг мэдээлэл хэрэгстэй бий бол. Тэгээд мэдээлэл. Хамгийн сүүлд нь тэлэх. За тэлэх гэдэг маань яг үгээр зөвхөн тогоон дотроо бид нар Монголд ажил олох гэж ч юм уу, Монголд ажил олохгүй ч юм уу эсвэл одоо Монгол хэцүү байна, ийм байна гэж сэтгэх биш. Зүгээр л та гэрээсээ өнөөдөр Америкт ажил, гэрээсээ та Энглинд ажил гэдэг үү? Гэрээсээ Америк компани та өнөөдөр зөвлөгөө өгдөг үү? Өнөөдөр зүгээр жоохон хүмүүс Энглинд 12 настай хүмүүс өнөөдөр бизнес хийгээд сар 40 саяг олоод болж байгаа. Тэгвэл бид нар адилхан Монгол залуучууд гэмээр адилхан хийх боломж нэгдсэн байх яг үгүй. Өөрийнхөө боломжийг зүгээр дэлхийд даяар яг үгүй. За ингээд энэ бүхэн нийлээд яг үгүй. Бидний нөгөө яриад байдаг Монгол мөрөөдөл гэдэг үү? Mongolian Dream одоо American Dream гэж байдаг шүү дээ. Америк мөрөөдөл гэж юу вэ? Тэгвэл өнөөдөр Монгол мөрөөдөл гэж юу вэ? Өнөөдөр Монгол мөрөөдөл Солонгост очиж хар ажил хийх мөн үү? Монгол залуучууд өнөөдөр Солонгост хар ажил хийх биш. Монгол бүсгүй өнөөдөр Монгол солонгосуудтай гэрлээд ахааны шавар дээр тийм үү? Шавар туужаад ажиллах биш. Энэ Монгол мөрөөдөл биш. Монгол мөрөөдөл уурхай тагнуул хийх биш. Эсвэл уурхайгаа авахад хувааж мөнгө идэх биш. Монгол мөрөөдөл өөр байх хэрэгтэй тийм үү? Өнөөдөр тэгвэл Монгол мөрөөдлийг захин орчин залуучууд бид нар өөрсдийн хүсэл мөрөөдлөөр өөрсдөө хийж бүтээх одоо тэр сэтэл санаагаар яг үгээр тунхаглах хэрэгтэй. Google өнөөдөр Монгол гэж хайх өртөж байгаа тэр зүйлүүд Монголыг дэлхийн юугаар тусаж байгаа гэдэг тэр та нар өдрөө болгон Монгол гэж хайж үзээрэй. Тэрэндээ Монгол залуучуудын хийж бүтээсэн гол санаачлал тэр зүйл гарч ирэхэд яг тэр нь дэлхийд харагдах Монгол мөрөөдөл болж байгаа юм. Тийм учраас Монгол залуучууд бид нар өөрсдийнхөө хийж бүтээж байгаа зүйлийг захин орчин илүү их тэлж өөрсдөө боломжийг тэлж зүгээр таван дотроо биш хуучин хүүгийн үлгэрээр тийм хуучин хүү гол морилоор өгөх суугаад усаа бүр хийгээд биш тийм үү? Монгол залуучууд одоо тэрийг жоохон нааштай ярих юм бол нэг Монгол оюутан хичээлдээ сурч ирсэн за нэг хичээлээ талаад гарснаа Монгол ямар чөлөө цаг мөрөө газар байх биш төгсөөд ямар ажил авах тухайдаа нэг шилдээ уугаад одоо баанд ороод гарч ирснаа одоо юм гэдэг ийм биш тийм үү? Монгол залуучуудын мөрөөдөл нь илүү өөр байх хэрэгтэй. Тэгэхээр Монгол залуучууд бидний тэр харж байгаа өнцгөөс шалтгаалаад яг Монгол залуучуудын тэр харж байгаа өнцөг өсөл мөрөөдөл нь нийлээд Монгол мөрөөдөл гэж зүйлийг бүтээн Монголын харагддаг зүйлийг бүтээх байна. Тэрнээс биш улсын хурлын гишүүн бүтээхгүй байна. Ойлгосон. Миний бид нар өөрсдөө бүтээх байна. Хамгийн сүүлд нь шүү дээ. Дахин нэг тань Монгол хүний үнцэн, Монгол мөрөөдөл, Монгол улсын харагдах тэр дүр төрхийг бүгдээрээ яг бүтээх хүмүүс нь яг бид нар бүгдээрээ байна. Бид нар бүгдээрээ. За тэгээд блог яаж нээх тухай Twitter, Facebook-ыг ашиглаж мэдэхгүй хүмүүс нь Ловсон дээрч New Media Marketing Agency Cek.com гэдэг миний блог байгаа. За тэгээд доор зэглээ. За зүгээр ингэ зарим. Ловсон дээрч гэдэг Google-ээс харж байгаа. Тэгээд тавт нь яг ингэ Google-ийн хайлт ингээд өрцөн юмуд гарч ирдэг шүү дээ. Яг тавт нь миний блог гарч ирсэн зарим. Ловсон дээрч гэдэг Монголоор сайн зөвлөсөн галактад бичиж байна. Ингээд ловсон дээрч гэдэг блог яаж нээх вэ? Twitter-ийг яаж ашиглах вэ? Facebook-ийг яаж ашиглах вэ? Яаж дэлхийд бараа гэдэг нь зарах юм аа. Тэр чинь илүү тайлбарлсан байна. Тэр бүхнийг ярьж байгаа юм шиг байна. Тэгээ ороо. За